За сайн байна залуусаа та бүхэнд 440 Гц Монголын хамгийн анхны гитар хөгжмийн нэвтрүүлэг цоо шинжлэх дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Ингээд сургууль минь баяртай буюу сайн амьдрал минь киноны саундтрак болох сургууль минь баяртай хэмээх дуу та бүхэнд өнөөдөр заах гэж байна. За тэгэхээр аппликейшн маань ерөнхийдөө одоо хонхны баяраар та бүхэн оюутнууд маань сурагчид маань ингээд ангийнхантай хамт олоор ингээд гадуур дуу суурд суухад одоо дууныхаа үгийг мартах юм уу эсвэл дууныхаа аккордыг мэдгүй байх юм бол миний энэ аппликейшнийг ашигласнаар тэрхүү хүнд нөхцөл байдлаас гарах нэ. Тэгээ интернет шаардлагагүй бэлэн цаанасаа өгсөн 80 хэдэн дуугаа. За сургууль минь баяртай болчлоо. За эхлээд сургууль минь баяртай дуу маань эхлэл хэсэг, бадаг хэсэг, дахилт хэсэг, хоёрдугаар бадаг, дахилт гүүр, за дахилт гэсэн хэсгээс бүр тийм ээ. За ингээд бүгдээрээ эхлэл хэсгээс сурна. За бидний эхлэл хэсгээр B, M, E, C sharp, M, F sharp гэсэн эхний тойрог дээр бол ийм дөрвөн аккорд хэрэг болох юм байна. За тэгэхээр дүнс сурч байгаа хүмүүс байх юм бол бас аппликейшнээс хараад аккордуудаа барина. За эхлээд BM буюу B minor гэсэн аккорд. ийм аккорд байна. Хоёрдугаар ладыг дарлаа. Хоёрдугаар утасны гуравдугаар ладны хоёрдугаар руу, дөрөвдугаар утасны дөрөвдугаар ладан дээр гуравдугаар руу, гуравдугаар утасны дөрөвдугаар ладан дээр намайг тавьсан байна. За B minor гэсэн аккорд, ийм аккорд байна. За дараа B minor-ын дараа бидэнд ямар аккорд хэрэг болох вэ гэхээр E major гэсэн аккорд байна. E major ийм байна. 3 дугаар утасны дөрвөлд нэгдүгээр рүү, 5 дугаар утасны хоёрдугаар руу, 4 дугаар утасны хоёрдугаар руу. За дараа бидэнд C sharp minor гэсэн аккорд байна. За аппликейшн дээр маань C sharp-ыг арай амхан барьсан байна. За гэхдээ бид нар яг энэгээр барихгүйгээр дуун дээр хэрэглэгээр нь барья. За C sharp-ыг яаж барих вэ гэхээр яг C minor гэсэн аккорд байгаа. C minor гэсэн аккорд. C minor уучлаарай B minor гэсэн аккорд байгаа. Үүнийгээ нэг лад ахиулаад хоёр лад ахиулаад дөрөвдүгээр ладны харалтаа бүгднийг дараад хоёрдугаар утасны 5 дугаар лад, дөрөвдүгээр утасны 6 дугаар лад, 3 дугаар утасны 6 дугаар ладан дээр. Ингээд C sharp minor гэсэн аккорд болно. За дараа нь F sharp major аккорд байна. F sharp хамгийн сүүлийн аккорд эхлэл хэсгийн эхний гинэ хамгийн сүүлийн аккорд гэсэн юм байна. За дараа нь эхлэл хэсэгт орох аккорд дахиад хоёр дахь тойрог буюу доотлон тойрог руу орж байна. B minor ийм болж байна. За дараа нь болохоор B minor-ын дараа бидэнд E major. За эхний тойрогт орсон тийм. Тойрогт аккорд хэрэгтэй. За дараа A major. За A major бол хоёрдугаар утасны хоёрдугаар ладны дөрөвдүгээр рүү, гуравдугаар утасны хоёрдугаар ладны гуравдугаар руу, дөрөвдүгээр утасны хоёрдугаар ладан дээр хоёрдугаар руу. A major буюу La major аккорд. За дараа нь бидэнд F minor гэсэн мэгтэн F major болох хэвээр Fa major гэсэн аккорд. За энэ чинь зурсан дээр маань халтаа гарсан байна. Ийм байна. Ийм аккорд болж байна. За ингээд хамгийн сүүлд нь E major. За хажуудлынхаа дэлгэцээс аппликейшнээс хараарай. Эхлэл гэдгийн эхний тойргийн аккордуудыг би эхнээс нь удаан тоглож үзүүлэх чинь. Дуурж үзүүлэх чинь B minor E M гэсэн аккорд. За ингэж өрч чинь. За дараа нь E гэсэн аккорд. E major болж байна. За дараа нь C sharp до диез минор дөрөвдүгээр ладыг бүтэн дараад ийм болж байна. За дараа нь F sharp major аккорд ийм болж байна. Хоёрдугаар ладыг дараад. За эхлэл хэсгийн тойргийн аккордууд дууслаа. За одоо дараа нь хоёр дахь тойрог дахиад BM буюу C минороос эхэлж байна.
За дараа нь ми мажор. За дараа нь и мажор буюу ля мажор. За тэгээд фа мажор. За хэсэг. За би эхлэл хэсгийг одоо яг дунд дээрх нь тоглож үзүүлье. Тавхас хараарай. За юм болж байна. За яаж тоглох вэ гэхээр бид нэг цохилтоо сурах хэрэгтэй болно. За цохилт маань удаан за дахиад хараарай. За яаж зогч юм гэхэд доошо дээшээ доошо дээшээ доошо хоёр удаа доошо дараа нь дээшээ 3 удаа дараа нь доошо 2 удаа тэгээд дээшээ 1 удаа доошо дээшээ доошо дээшээ. За цохилтын маань ритм цохилт ихэхээс өмнө та бүхэн миний тоглож байгаа ритмийг бас ингээд гитараа хаажаад надтай бас ритмээр тоглоод үзээрэй. Ийм ритм байгаа. За одоо бүгдээрээ зэрэг тоглохгүй үзье. Удаан. За одоо яг надтай зэрэг хийх гэдэг үзье. Бүгдээрээ зэрэг тоглоё. 1 2 3 и за одоо бүгдээр тогшоод үзье. Яг ритмээ тогшоод үзье. За яг энэ ритмийг бүгдээрээ гитар дээр тоглоно гэсэн үг. За бүгдээрээ цохилтоо хийх гэж үзье. Доошо дээшээ 3 удаа. Тэгээд доошо дээшээ. За одоо бүгдээрээ удаан тоглоод үзье. За бүгдээр цохилтоо сурсан бол одоо бүгдээр тоглохгүй үзье. За дуу маань C minor. За яг дуу маань эхлэхдээ интрод эхлэхдээ C minor болж байгаад ингэж эхлэхдээ доороос нь дэше бүх хүсэнд дурдаг. Тэгээд доошоо. Тэгээд нөө цохилтоо. Ихэнх нь цаашаа аккорд мөн солиод явна. За эхний аккорд C minor. Тэгээд доороос нь бүх хүсэнд доороос нь дэше. За C minor дээр бүх утасны доорсон дээшээ дуурчсан учраас эхнийхээ нэг 8 нотыг тоглолцсон юм. Яг цохилмоор да гэсэн цохилт байгаа. Дуу маань ихтэй да гэдэг эхнийхээ цохилтыг энэ
энийгээр орлуулчих чинь гэсэн үг. Тэнгүүтээ да гэд цохилтмаа цаашаа үргэлжлэж гинэ гэсэн үг шүү. За си минор гэхлээр. За одоо бүгдээрээ зэрэг тоглох үе маш удаан. За дараагийн аккорд шилжлээ. E major. Дахиад. За дараагийн аккорд C sharp minor, до диез минор аккорд. За дараа F sharp major, fa диез major аккорд. За дугаар маань эхний тойрог дуусчихна. За одоо ингээд эхлэл хэсгийн маань хоёр тойрог орж ийн. Дахиад C minor аккордоос эхэлнэ. B minor аккордоос эхэлнэ. За дараа дахиад E major буюу Mi major аккорд. За дараа A major буюу La major. За одоо дараагийн хэсэг Fa major болон Mi major-ыг хооронд хувааж тоглоно. Ийм байгаа. За би интросыг бүтээрний тоглож үзээ. Та хамгийн сүүлийн Fa болон E-г бас нэг сайн анзаар сонсороо. За ихний төрөө явуулаа. Эхнээс нь явуулаа. Хамгийн сүүлийн хоёр аккорд гэсэн. Fa бол Mi major хуваана. За яаж үчих гээд Fa дээр доошо дээшээ доошо зөвхөн Fa major дээр тэгээ Mi major одоо Mi major зөвхөн доошо нийлүүлээ. Дахиад удаа. За ингээд интрос гэхнээс нь тоглоод үзье удаа. Ийм болж байна. За одоо жоохон яг дууныхын хэмжээнд нь оруулаад тоглоё. Та бүхэн хэрэг аккордуудад шийдлээд дааж тоглож чадвал надад цуг тоглоод. За яваа. 1 2 3 E. За ингээд бүгдээрээ сургуулийн баяртай дууныхаа интро хэсгийг сурлаа. Ингээд дараагийн хэсэг мэдээж сургуулийн баяртай нэгдүгээр батг үзье. За бүгдээрээ сая дууныхаа интро хэсгийг сурсан. Одоо тэгэхээр бүгдээрээ дууныхаа нэгдүгээр батгийг үзэж байна. Нэгдүгээр батг. За батгад маань орох аккордууд нь маш амархан аккордууд байгаа. За бүгдээр нэгдүгээр батыг харж байна. Сүүлчийн цас гэдэг хэсэг. Сүүлчийн цас анхны бороо. La major болон до диез минор аккорд. За дараа нь зүрх сэтгэлд минь дурсан зүйлдэ гэдэг хэсэг маань Fa диез минор болон до диез минор аккордууд байна. За яг үүнийгээ дахиад нэг удаа давтчихна. Эхний дөрөв мөр маань өвдөлт. La major до диез минор, Fa диез минор, до диез минор гэдэг үүнийгээ хоёр удаа тоглосноо гэсэн үг л яг энэ тоглож байгаа. За бүгд үзье. Эхлээд би та бүхэнд удаан тоглож үзүүлье. La major. Сүүлчийн цас.
За энэ хэсэг хүртлээр бүгдээр үзье. За ля мажор буюу бид нар задгаа аккорд ороод энэ мэднэ. Гэхдээ та бүхэн зөвлөлд ля мажорыг задгаагаар авахгүй энэ аваад тоолчод илүү их дууга тоглоход илүү амар болно. Ля мажорыг 5 дугаар ладны бүх ладаа дараад 5 дугаар ладыг бүтнээр дараад ингээд авчих хэрэгтэй. 5 дугаар ладыг бүтнээр дарлаа. 3 дугаар утасны 6 дугаар лад, 5 дугаар утасны 7 дугаар лад, 4 дугаар утасны 7 дугаар лад нэр юм. Ля мажор аккорд. Энэ хоёрыг адилхан дуурна. Ля мажор, ля мажор. Энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр position буюу байрлал нь өөр гэсэн. Энэ бол октав яг уурч чинь дундтал. За ингээд нот яриад явах юм бол жоох хэцүү болч төвөгд болж тэгэхээр бүгдээрээ шууд сурцгаая ля мажор. За эхлээд дуугаа сурахын тулд та бүхэн би их зөвлөдөг. Эхлээд дууныхаа аккордуудыг дуурайгаад ингээд аянуудаа эхлээд оруулж үзэх хэрэгтэй. Дараа нь цохилтоо сурах юм бол илүү амархан болдог. За тэгэхээр бүгдээрээ аялаад үзье. Сүүлчийн цас. За сүүлчийн цас гэж орохдоо дуу маань эхлээд сатакт буюу сүүлчийн цас гэж орж ирсэн. Би яг үжижинхээ нөгөө интро хэсгийн маань төсөл дээр дуу маань эхэлж идэг гэсэн. Сүүлчийн 2 3 анхны бороо 2 3 ийм болж байна. За дараа нь зүрх сэтгэл мэн дурсамж үлдээх гэсэн юм. Зүрх сэтгэл мэн дурсамж үлдээх. За эхний төр мөн ийм болж байна. За нийлүүлээд удаан үзье. Сүүлчийн цас анхны бороо зүрх сэтгэл мэн дурсамж үлдээх. Зургийн цомог. За дараагийн хэсэг орж ирсэн зургийн цомог. Анхны хаар зөөлөн үнсэлт чиний хэл байсан. За бадгийн маань эхний дөрөв мөр буюу гитараар бол хоёр тойрог явж байна. За одоо бүгдээрээ яг надтай яг аккордуудаа дуурайгаад дуугаа аялаад үзье. 1 2 3 сүүлчийн цас анхны бороо зүрх сэтгэлд минь дурсамж үлдээх. 3 дахь мөр зургийн цомог. Чиний хэл байсан. За юм болж байна. За одоо сурсан 4 мөрөө бүгдээрээ цохилтонд оруулаад үзье. Сүүлчийн цас. За юм болж байна. За одоо бүгдээрээ дууныхаа эхний дөрөв мөрийг үзсэн учраас цааш нь явъя. Сэтгэлийн гүн тодхон үлджээ гэдэг хэсгийг үзье. Сэтгэлийн гүн тодхон үлджээ. За C minor, Mi major аккордын сэтгэлийн гүн тодхон үлджээ юм болж байна. Анхны хаа минь зүрхийг тогшоод юм болж байна. За та болон 6 мөрийг үзье. Сэтгэлийн гүн тонтхон үлджээ, анхны хайр минь зүрхийг тогшоод гэдэг хэсэг хүртэл гэсэн. Сэтгэлийн гүн тонтхон үлджээ, анхны хайр минь зүрхийг тогшоод. За яг одоо энэ тойргоо бараг дахиад авчихна. Үрдийн дурсамж үнж хаа. За одоо чамаг дуулыг гэдэг маань аккорд нөр болж чамаа. Ийм болж байна. За сэтгэлийн гүнд тодхон үлдэж анхны хайр минь зүрхийг тогшоод үрдийн дурсамж үнж хайр минь чамайг дуулыг гэдэг хүртлээр бүгдээр үзье. Сэтгэлийн тодхон үлдэж анхны хайр минь зүрхийг тогшоод уучлаарай. Үрдийн дурсамж үнж хайр чамайг дуулыг. За юм болж байна.
За одоо яг сурсан энэ хоёр хэсэг ерөнхийдөө яг гитар сонгогч та бүхэн гитарчлаг өөр хөгжмөд сурж байгаа ч дуунуудыг ингээ part буюу хэсгээр нь сурвал илүү их амархан байдаг. Тэгэхгүй чадахгүй байж л ингээл нэг юм цааш нь явуулахгүй үзээд байхгүй. Яг ингээ хэсгээр нь гартаа оруулаад түүний дараа нийлүүлээ үзчихвэл илүү амар. Жишээлбэл бид нэр ихтэй сүлжийн цаас гэдэг хэсгийг бүгдээр тодоо сурцсан. Одоо бүгдээрээ сая яасан бэ гэхээр сэтгэлийн үнд тодхон үзэж анхныхаа минь зүрхийг тогшин үрдийн дурсамж үнэн чамайг дуули дуунхаа өгнүүдийнхаа хуваарлтуудыг аккорд руугаа эхлээд оруулах хэрэгтэй гэсэн. Яг ямар аккордууд яг айл хэсэгтээ үг маань орж явахад аккордууд маань яг хаанаас солигдож ийнэ гэдэг бүгдээр сурчмал дараа нь цогцолтой гэж сурахад амархан болчихно. За тэгэхээр бид нэг 4 мөрөө сурч учраас одоо сүүлийн 4 мөрөө дуулж үзсэн. Одоо энийгээ нийлүүлээд нэг цогцолтой тоглоо үзчих гэсэн. Стил Жорж За юм болж байна. За ингээд бүгдээрээ товчхондоо нэгдүгээр бадгаад тоглож сурчлаа. Одоо ингээд хоёр хэсгээр 8 мөр дууг 4-4-өөр сурцсан аккордууд маш их гоё тэгж таарсан учраас тэгээ сурцсан байгаа учраас одоо бүгдийг нийлүүлээд тоглож үзье. Сурсан хэсгүүдээ гэсэн. Сүлжийн цаас гэдгээс. Сүлжийн цаас. За юм болж байна. За бүгдээрээ нэгдүгээр бодгийг сурцсан. Одоо мэдээж нэгдүгээр бодгийг сурсан учраас дараагийн хэсэг бол мэдээж дахилт хэсгээ сурцгаая. Эхлэл хэсэг буюу интро хэсгээ сурсан, бадгаа сурсан. Одоо мэдээж дахилт хэсгээ сурч байна. За эхлээд бүгдээрээ дахилтынхаа аккордуудыг харъя. За миний баруун болонд дагагтар ап маань харагдж байна. Дахилт маань C minor буюу B M гэсэн аккорд хэрэг болох юм байна. E буюу Mi major гэсэн аккорд хэрэг болох юм байна. За тэгээд C sharp буюу Do diез minor гэсэн аккорд хэрэг болох юм байна. За дараа F sharp буюу Fa diез major гэсэн аккорд хэрэг болно. За дахилт маань 4 мөртөө хэдүүлээ 2 мөрөөр нэхлээ сурчиж тэгэх юм бол арай амархан баг. Дахилтынхаа чимээгүйхэн аслах онжилууд сэмхэн ирэх дурсан сэтгэлд хөвөрнөө гэдэг хэсгийг бүгдээр сураа. Тэгээ би бол таг солгоо болоо. Тэгээд үзэгч та бүхний хүндлээд гитар сурч байгаа та бүхний хүсэл зоригийг хоохын тулд би хичээнгүлэн дуулах гэж ордож байгаа шүү. Тэгээд ямар байлаа солгоо болоод юм одоо та юм энэ тэр гэсэн комментуудыг бити үлдээгээрээ би тэртээ тэр солгоолоод байгаа юм мэднэ. Зүгээр л та гитар сонирхож та бүхэндээ одоо өөрийн зүгээс сэтгэл гарган солгоо болоотоо ч гэсэн та бүхний юм сураасаа гэсэндээ л ингээд солгоолоогоор ч хамаагүй дуулж өгч байгаа юм шүү. За чимээ аслах онжилууд сэмхэн их дурсан сэтгэлд хөрнө. За би жоохон буруу аялган магадгүй бууруудуулаад ич магадгүй жоохон дээрдээд байх шиг надад чимээ аслах онжилууд сэмхэн их гэдэг хамт миний хоолой төрөхгүй байна. За тэгээ
Тэгэхээр C minor чимээ. Аслах онцлог сэмхэн их дурсан сэтгэлд хөөрнө. Ийм болж байна. За аккордуудаа дахиад үзье. C minor, Mi major, сэмхэн до минор, Fa диез major. За эхний дөрвөн аккорд нь дахиад удаа C major. Үдээр зэрэг тоглоод үзээрэй. 2 3 1 2 3 4 хэмжээндээ яг тоглох хэрэгтэй. За дахиад C минороос дахиад яваад үзье. Эхний дөрвөн аккорд 1 2 3 E 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4. За чимээгүйхэн аслах хонжил өөд сэмхэн эрт орсомч сэтгэл хөөрнө. Одоо бүгдээрээ дуулаад үзье. Чимээгүйхэн аслах хонжил өөд сэмхэн эрт орсон сэтгэл хөөрнө. За одоо бүгдээрээ цогцолтондоо ороод үзье. Чимээгүйхэн аслах хонжил өөд эрт орсон сэтгэл хөөрнө. За дараагийн хэсэг дахилтын дараагийн хэсэг аялгуудаа оюутнаас минь чамтай минь хамт гэдэг хэсэг. Аялгуудаа оюутнаас минь уучлаарай. Аялгуудаа оюутнаас минь чамтай минь хамт. За дунтлахын хэсгийн аялгууг би буруу дуудаад багш. Аялгуудаа за энэ болж байгаа шүү. Дараа чамтай хамт гэдэг сурч байна. За дахилтын бид нар одоо яг аль хэсгийг сурч үзэж байна гэхээр дахилтынхаа аялгуудаа оюутнаас чамтай минь хамт хайлт минь гэдэг хэсгийг бүгдээрээ сурч байна. За ингээд аялгуудаа гэдэг яваад C minor аккордууд бүгдээрээ саарж байгаарай. Аялгуудаа оюутнаас Mi major орж байна. Чамтай минь хамт ямар шорч байна. Одоо хоёр дөрөвдүгээр чамтай минь хамт. Чамтай минь хамт. Дууслаа одоо хайрт минь. C minor буюу BM дээр хайрт минь гэж нэрлэж байна. E буюу Mi major дээр хайрт минь гэж нэрлэж байна. За тэгэхээр аялгуудаагаас дахиад аялгуудаа оюутнаас чамтай минь хамт. Fa diез major чамтай минь хамт хайрт. За юм болж байна. За тэгэхээр дахилтаагаа сурсан хэсүүдийн бүгдээрээ нийлүүлээд яг дахиад болохгүй үзье. Явлаа чимээ. Аслах хонжлоод сэмхэн их дурсан сэтгэлд хөөрнө. Аялгуудаа оюутнаас чамтай минь хамт. Чамтай минь хамт хайрт. За юм болж байна. За одоо мэдээж дууныхаа өгнүүдийн хуваарлтуудыг олцсон учраас одоо энэ аккорд нэр цохилтуудад цохилтоо оруулаад дуулаад үзье. Чимээ.
Өнөөдөр та бүхэндээ сургуулийн баяртай хэмээх дуу гитар дээр how to тоглох вэ гэдгийг зааж өгч байна. За тэгэхээр бүгдээрээ сая дууныхаа бадаг болон тахилт интросгуудыг суурсан. Одоо тэгэхээр дууны маань бас нэг хэсэг байгаа. Энэ бол гүр жилээр асар цаг хугацаа би яалтай симпнээр арчиж үрсэх нөлөөсийг таалда дурсамж минь дуртал минь дуу минь хайр минь оюут насны дүү ирхэл амьдрал минь за би яста хипхоп дэстэй мархан юм шиг байна. За гүр хэсэг маань ийм хэсэг баг шүү. За ингээд би ерөнхийд нь үгийн сайн мэдэхгүй учраас та бүхэнд аялыг та бүхэн үгэлж чаддаг хүмүүс нь бол үглээрээ яг дууныхаа үг маань миний баруун хэлсэн миний баруун гар талд харагдаж байгаа. Би та бүхэн тоглоё харин та бүхэн бүгдээрээ. За яваа. Бүгдээрээ хипхоп хийцгээе. 1 2 3 За гүр маань аягүй амх юм байна уу? Си минор. Ми мажор. Бидний хэрэгжсэн бүх аккорд байна. До минор. Фа диез мажор. Фа минор, си минор. Ми мажор. Я мажор. Фа диез мажор. Гэ дахил. За нэг орч. За тэгэхээр одоо бүгд яах ёстой вэ гэхлээр яах ёстой вэ гэхээр санийхаа гүр хэсгийг би тоглож өгнө. Та бүхэн бас дуулаад үзээрэй. Эсвэл жилээр асар цаг хугацаа би яалтай. За семинарын хэсэг явуулчих. Дараа уучлаарай симпнээр арчиж урсгал хүмүүсийг таалда. За энэ хэсэг явуулж байна. За дараа дуусах минь дуурлал минь дуу минь хайр минь. За доод семинарын хэсэг явуулж байна. За дараа оюутан насны уучлаарай. Оюутан насны үерхэл амьдралын эхлэл юм. За дахиад оюутан насны үерхэл амьдралын эхлэл юм. За дараа хавар хүсэл мөрөөдөл дурсамжийг сэргэн яа эсвэл яг хипхопор стайл гэх юм байна. Ингээд ирдэг. Онцлогтой дүүлнэсэн. Тэнгүүтэл ямар ч сэтгэл сэтгэл дуудлал хайр. Тэнгүүтэй хүсэл дуудыг. За нэг иймэрхүү хэсэг болох юм байна. За одоо та бүхэн бас нэг өглөх гээд үзээрэй. Явлаа. 1 2 3 яа. Дуусан дуу хайр. За нэг юм болох юм шиг байна. За ингээд дуу маань ерөнхийдөө энэгээрээ дуусч байна. Одоо тэгэхээр бүгдээр яах ёстой вэ гэхээр би дуугаа бүр эхнээс нь бүтнээр нь тоглоно. Нэг болон дахилт хэсгийг би дуулна. За аппликейшн маань дуунуудыг авахаа өгнүүдийг уурсгах болно. Тэгээд бүгдээрээ надтай зүг дуулъя. Энэ дуу бүгдээр эхлээд шууд гитараа тоглоод надад зэрэг тоглож явах юм л аягүй сайн байна. Хэрвээ зэрэг тоглож чадахгүй байгавал ядаж аппликейшныхаа үгийг хараад бас надад зүг дуулаад үзээрэй. Ерөнхийдөө гитар хөгжмийг сурна гэдэг бол та магадгүй fingerstyle сурах чийж болно, сонгодог гитар сурах чийж болно. Тэр нь хамаагүй. Гэхдээ л гитар дээр бас хамгийн чухал зүйл бол гитараа дараад дуулж сурна гэдэг бол хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр би та бүхэн тоглож өгнө. Харин та бүхэн өгнийхөө хуваарьтуудыг хаана хийж ийнэ гэдэг маань дагаж дууснараа таны чэйж нь сууж байдаг гэсэн. Тэгээ ядаж сонсогч нь сайжирч байдаг гэсэн. Тэгэхээр та бүхэн ичихгүй гэр бүлийнхэн чинь байгуул гэр бүлийнхэнтэй хамтаа найз нөхд бол найз нөхдөд хамтаараа би та бүхэн гитараа чинь тоглож өгнө. Харин та бүхэн нэвтрүүлгийн үзэнгээ бас сайхан сэтгэлээс эргэл бас нэг дуудаад аваарай. Тэгээ дуудахгүй хонхны баяр нь болгож байгаа бас найз нөхдөйгөө дурсаад аваарай. Тэгээд яг хонхны баяраас бүр энэ баг сарын өмнө энэ нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр яг хонхны баяр сар хүртлээр бэлдээд ангийнхныхаа анги болгонд юу 10 жил тоход намайг 10 жилдээ л байхад юу л анги болгоны гитар тоглох хүмүүс бол заавал байдаг гэсэн. Тэгэл тэр хүмүүс маань ингээд ангийнхантаа зүг ингээд
агаар салхинд гараад хонхны баяраар тэмдэглэж явж байхдаа ингээд банданг тараад тоглоод дуул хамгийн сайхан дурсан зүйлдээд одоо хүртэл ингээд манай 10 жилийн хонхны баяр болж байхад би ингээд гитараа ингээд барьцсан дуулж ирсэн яг тэр хэсгийг ингээд зургийг дарцсан тэр зураг бол байж идэг. Тэрний харахад яг бид нар юу дуулж илээ, юу дуулж байсан бэлээ, яаж илаа гэдгээ одоо хүртэл мартдаг. Бид нар одоо тэгэхээр одоо энэ дуу муу гараагүй л байсан гэдэг. Нөгөө гала хамтлагийн дуу муу хөвгөө мөвгөнийг дуулаад зогсож байгаа тэр зургийг дарсныг би одоо хүртэл мартдаггүй. Тэгэхээр хөгжим гэдэг бол хүнд аягүй сайхан дурсамжуудыг үлдээж өгч идэг. Тэгэхээр магадгүй та өнөөдөр энэ сургуулийн баяртай гэдэг дуу сурснараа хонхныхоо баяр дээр ангийнхан тооцоог агаар салхин гарахтаа дуулаад энэ маань бас аюу гой дурсамжийг та бүхэнд үлдээх болно. За ингээд нөгөө чинь бүр нэг яриа нь халуурчихсан. Ярьж өгч байна. За ингээд бүгдээ одоо ярихгүй бүгдээрээ дуугаа ихнээс нахуулаад дуусцгаая. Ингээд надтай цуг дуулаарай. Гайсийн шиг би тийм гой дуулж чадахгүйсэн та бүхэндээ бас жоон чиглүүлээд өгөн. Та бүхэн бас зоригтой гой суугаа чангалж агаад яг амьд лайв караоке та бүхэндээ хийж өгч чинь гэж ойлгоод яг жинхэнэ амьд караоке шүү. Миний баруун талд дууны маань өгнүүд маань гарч байна. Тэгээд би өөрөө гитарын тоглоод өгч энэ бол амьд караоке хийж байна гэсэн. За ингээд бүгдээрээ сургуулийн баяртайг дуулж үзье. Дурсан шасси